Сайн байцгаана уу? Умаро чангийн part 2-ыг оруулж байна. Бүгдээрээ лайк, subscribe дараад комент өчээрэй. Манайхан part 1 дээр нь комментоор урамтай бөмбөгдсөн байлээ шүү. Маргааш өглөө Умаро дөнгөж сэрэнгүүтээ чипс идэж сууж агаад ахтаа загнуулаад авнаа. Таахи өдрийн хоолой бэлдээд бүгдээрээ гарч Умаро Ибина хоёр сургууль руугаа ах нь ажил руугаа явдаг. Оройн гэрлүүгөө явж исэн чинь хөөхөн бондгор муур таарлахаар нь өөрийн мэдлгүй дагаад явчихдаг шүү. Баахан энэ тэнүүгээр яваад дахиад нэг өөр мууртай тааралдаад нөгөө хоёр нь зодтолтгоо шахаад адал явдалтай. Манай хүнийг мэдсэн чинь хаана байгаагаа мэдтгүй. Юу илээ танилж газар шиг гэсэн явж исэн чинь гэнэт хоолны үнэр үнэртдээ. Яг тэр мөчөд урд нь Умаро гарч ирээд өлсөж гинүү таахи гэх шиг санагдлаа. Яагаад Умаро намайг нэрээр маань дууддаг билээ гээл явж иснаа дахиад нөгөө бондгор мууртай таарчдаг. Муурыг хилээд байж исэн чинь жоохон байхдаа ээжтэйгээ яг энд ирж байснаа санаад түрөөнийх Умаро биш ээжийнхэн залуугийн төрх байсныг ойлгоноо. Маргааш нь Умаро сэрэл цогоор харсан чинь цас орж байла. Ах нь баахан муур эрхлүүлж ингээд зүүдэлцэн сайхан унтчихсэн чинь аха хардаа гэж хашгирсаар байгаад сэрэн. Өнөөдөр гадаа гаралтгүй юм байна да. Хүйтэн байх шиг байна гэсэн чинь Умаро сандраал баахан тоглоом дэвсгэр энтер бэлдснэ. Наашаа суучих. Хоёулаа өдөржин тоглоё гэж авдээ. Ах нь яах юм бэ? Хүйтэн байгаа юм чинь котозүгэ гаргая. Эхлээд гэрээ цэвэрлэнэ л гэж байна. Умаро баярлал цэвэрлэж эхэлнэ. Цэвэрлэгч гэждээ. Зүгээр ийш тийш нь аваачиж овоолж агаад ахтаа загнуулцдаг. Намайг байхгүй бол яанда яан гээл хамаг юмаа зэгцэлнэ. Нэг харсан чинь Умаро манга уншицсан сууж агаад дахиад загнуулчт юм да. За тэгэд котозүгэ засаж дуусангууд Умаро шумбаж ороод ёо би диваажинд байна гэснэ. Өө нэрэ гэд хамаг дуртай юм авчирч урдаа овоолоод амар жаргалтай хөвтнэ. Ах нь ч бас сайхан дулаахан байна шүү гэсэн суужсэн чинь Умаро амар хурдан унтаад өгсөн байдаг. Сэрээгээд оронд нь оруулт юм уу гэсэн чинь бүр үнэн жаргалтай унтчихэдэг шүү. Энэ үед Ибина, Кирие, цэнхэр ус тохин бүгдээрээ гэр гэртээ котозүгэ халаацсан дулаахан тухтай сууж байдаг. Таахиа унтцсан манай Умаро сэрээгүй л байлаа. Тэр хоёр хоёулаа хөөрхөн муурнуудтай тоглож гинэ гэж зүүдэлцэн унтчихэдэг. 12 сарын 24 зул сарын баяр төхөж Умаро гэрээ чимэглээд энэ жил гадуур гарч тэмдэглэхгүй гэртээ өнжнөө гэж шийдээд ахыгаа хүлээгээд л байлаа. Таахи харин майр их ажилтай бүр ядарсан сууж идэг. Найз нь ёо залуу байхад завтаа сайхан байжээ. Ядарч өглөө. Хоёулаа ийм хувцас аваад Санта болох уу гээл ярьжсэн чинь Таахи крашлдаг нөгөө дарга нь ирснэ. Найзыг нь яагаад ажиллаа ихгүй дими яриад байна гэж загнаснаа Таахи руу хараад зул сараар илүү цагаар ажилуулсан дуучлаарай. Ингээд шинэ жилээр юу их чинь гэдээ найз нь даргадаа дургуун хүрээл сууж идэг шүү. Умаро ахыгаа хүлээгээл хийцгүүрээ суужсэн чинь хонх дуураад Кириетэй хамт ороод ирдэг. Кирие Умарод авчирсан бэлгээ өгч Ибина мессежээр зул сарын мэнд хүргэнэ. Таахигийн найз нь бас Санта болоод гэртээ орсон чинь дүүн байдаггүй. Умарогийн тавчсан байгаа штэ тэ. Үзэгдэл солигдож 12 сарын 31 шинэ он гарах гэж байлаа. Кириегийн ах нь Таахи Умаро хоёр дээр ирсэн. Зул сарын баяраар дүүдээ зодуулсан тухайгаа ярьсан сууж байна. Умаро гинэт хідүүлээ Ибинаг дуудаад гарч рамен нэтгүү гэсэн чинь Таахигийн найз нь Ибинаг бас Умарогийн жижигхэн дүр шиг охин байгаа байх таа гэж л боддог. Таахи найзтайгаа шорлог уух юм 100 шинтер бэлдээд Умаро өөрийнхөө дуртай баахан амттан гаргаж ирээд манай гур найрлаж өгнөө. Нэг харсан чинь Умаро найзуудаагаа зүүдэлцэн унтчихэдэг. Маргааш өглөө нь манай хүн тоглолцсон л хэвтэж байсан чинь ах нь орж ирээд надад юу гэж амласнаа санаж гинүү гээл нилээн сүртэй асуунаа. Умаро юу ч сандгүй. Уг нь ахта би ирэх жил гэрээ байнга цэвэрлээд ажилсаг болоод ёстой лаана гээл амласан юм байл та. Буцаж ирэнгүүтээ яг цэвэрлэн шүү гэж ах нь ууртай хэлээд хамтдаа сүм рүү явлаа. Мэргэлдэг хүнээр мэргэлүүлээд сургуультай сармагчингийн тоглолт үзсэн чинь хоёр хамстраа санаад байдаг шүү. Тэгээд сүм рүү орж хүслээ бодож залбирнаа. Умаро дахин сүмд хандивлах зоос өгсөн чинь сайхан гар тэрийг нь өөрөө авчингуудаа жижигхэн зоос хандивлцдаг. Харж явахдаа Умаро нэг сүрхийн нэмсэглээл энэ жил хоёулаа яста гай амьдрнаа. Надад таны тусламж хэрэгтэй байна хаа гин. Юунд гэсэн чинь та ороод миний өрөөг цэвэрлээд өгөөч гэж авдیں۔ Үзэгдэл солигдож Кирие галтгоонд амттан хийж байлаа. Энэ тэндгүй гурил цацаал
далийн мөрөө илдээл ёстой бужигнуулж ийна. Ах нь ирээд юу хийж байгаа гэсэн чинь нуугаад уурлаад байдаг. Бичээнээ оовондоо хийчихэл гой болох байхаа. Умаароо ч ёстой баярлах байх таа гэсэн байжсэн чинь түлэгдээд хав оровчт юм да. Дахиад чинээр зурмгаа зураад коморо төх бичээн хийж тавьчаад ёстой дажгүй болчлаа гээл айгүй баяртай уут аваад ирсэн чинь ах нь идсэн зогсож идэв. Агаадаа ийсэн юм уу? Амар гоё болсон байна. Гисэн идчихийна хөөрхий. Чив чимээгүй харж ийснаа нөгөө модоо авчраад дайрнаа. Маргааш нь сургууль руугаа яарч очоод бичээнээ өгөх гэсэн чинь ичээд болдгүй. Гэнэт зориг ороод боссон чинь тэглэж унаад тэрүүгээр нэг цацаад хайчтай юм да. Тэглсэн юм бэ. Умаароо туслах гэж яснаа өөрт нь өгөх гэж байсныг мэдээд авч идэнгүүтээ маш гоё амттай байна. Баярлалаа гинэ. Ангийнх нь бүр гайхацсан. Гэрээ тараад коморо тайхи хоёрт ч бас бичээн аваач өгнө. Даанч гэртээ ирэнгүүтээ нөгөө түлэгдсэн бичээнэ андуураад өгцнөө мэддэг. Маргааш нь Ибина дэлгүүрт явж агаад шоколадтай амттан хийх материал худалдаж аваад Умаарог хамт хийгээд дуудана. Манай хүн ирж зааврыг нь харж ийснаа амар ажиллагаатай юм байна штэ гэж залхуурангуудаа буцаж яваад ахаараа туслуулах гээд дагуулад ирдэг. Ибина крашигаа хараад ичсэн байжсэн чинь таахе пөөх гэл Ибинаг чиглэж ирээл тэрхнүү гэсэн чинь галтгоороо норчноо. Ямар гоё хөргөгчтэй юм бэ? Танаа галтгоо ч амар гоё юм байна штэ гэж авдээ. За тэгээ нөгөө хоёрт зааварчилгаа өгч хийлгэнгээ хажуугаар нь шоколадны түүх ярьж өгөөд өөрийн гараар шоколад хийж өгөх нь нөгөө хүндээ сэтгэлээ илэрхийлж байгаа хэрэг гинэ. Энийг нь сонсоод Ибина таакэд хийж өгч байгаа штэ гээл ичээд баахан сандарна. Умаараа болохоор ёо ах энэ уйдгартай юм яриха болоосай л гэж боддог. Шоколад нь бэлэн болоод Ибина дээр нь таакегийн нэрийг бичих гэсэн чинь сандраа салгалаад зориг нь хөрөхгүй. Тэгснэ өөртөө зориулвгээд бичсэн байвал яах вэ? Нэг өдөр Умааруу гэртээ байжсэн чинь ангийнхан цэнхэр ус тохин уцтаад гэлс хүрээд иргээд дууднаа. Умааруу нүрээ нуугаад UMR гэдэг нэрээр энэ охинтой найзалдаг болоод удаж байгаа. Умааруу гэдгийг нь мэдэхгүй байгаа гэсэн үг. Тэр хоёр анимны дэлгүүр дээр уулзаад баах юм үзэж явнаа. Анимны DVD, хөөрхөн мууртай тоглоом, янз бүрийн хувцас өмсч үзээд баахан шопинг хийнэ. Юм ярьжгаад хоёулаа ахтай гэдгээ мэдээд улам дотн мэдрэмж авдаг. Нэг орой таахи гэртээ ирсэн чинь Умааруу гэрээд илбэлцэн унтжээдэг. Хажууд нь ширээн дээр задлаагүй пүдинг байлаа. Өглөөнс ирснэ та миний пүдингийг идчихсэн юм уу гээл бөө юм болноо. Би идээгүй ш гэсэн чинь тэгээд хин идчихсэн гээл уйлаад өнгөрөөд байдаг. Чи өөрөө л идчихсэн штэ гэд хэлсэн ч нотлох баримт байдгүй шүү. Нотлох баримтгүй байхад Умааруу руу шууд дайрах арай эвгүй юм а гэж ах нь бодоод шүүх хурал явуулахаар шийдэж хоёр хамстар нь шүүгч болноо. Умааруу мэдүүлэг өгөхдөө би пүдингээ идээгүй байхдаа унтсан. Ундаа ууж 100 л идсэн гэлээ. Тэгвэл чи л идсэн байж гэж таахэ хэлв. Умааруу үгүй ээ. Би заавал чипсээ дуусгаж байж пүдинг иддэг хүн. Миний чипс дуусаагүй байгаа л гэж байна. Тэгснэ та өчигдөр их оройтоод ядарчихсан ирсэн. Магадгүй өлсөндөө идсэн юм шүү гэлээ. Ах нь за тэгвэл пүдинг хийж идвэл ой санамж чинь сэргэх байх гэд галтгоондоо ороод шараад хөргөөгөөд хийж өгнөө. Үнэн ажилсаг гар юм а. Умааруу дөнгөж амссан чинь дон гээл нэг юм санагддаг шүү. Таахаа өчигдөр орой орж ирээд пүдингийн чинь хөргөчөнд хийлээ шүү гэсэн чинь Умааруу үгүй би одоо идэнэ гэж шал нойрмог босч ирснэ идсэн юм байна л да. Тэр чи өөрөө идсэн байгаас гэсэн чинь амар гингөө царайлал инээснэ. Таны хийсэн пүдинг ёстой амттай байлаа гинэ. Нэг өдөр Умааруу видео тоглоом тоглож байгаад унтцсан байдیں۔ Тоглоом гэснээс би та нартай өнөөдөр маш гоё тоглоомын гар танилцуулъя. Бүх төрлийн компьютер, ноутбук, Steam, Android болон iOS үйлдвэрлэлийн системтэй утас, таблет, Nintendo Switchтэй Bluetooth эсвэл донглоор холбоод тоглож болно гэд боддоо. Cool байгаа сте. Би та нарт танилцуулахын тулд эхлээд өөрөө хэрэглэж үзсэн. Ганцаараа эсвэл олуулаа холбоо тоглоход маш амархан. Гарт амар эвтэйхэн. Утасгүй учраас түүртэд байхгүй. Алсын зайнаас чөлөөтэй удирдчихна. Гарт чичиргээ өгөх функц нь бас айгүй гоё юм байлаа. Утас шиг Type-C-гээр цэнэглээл болоо. Энэхүү бичлэгийг хүрэхэд дэмжиж ажилласан Unitec Mongolia-да баярлалаа. Хэрвээ та нар сонирхож байвал эднийхтэй холбогдоорой. Надад бол маш их таалагдсан шүү. Доор description хэсэгт мэдээллийг нь оруулчихна. Ах нь өө орондоо ороод унтахгүй дандаа ингэж яах юм
гэд бодож исэн чинь гинт найдаанаа ханаад хүрсэн юм байна л да. Ах нь оронд нь оруулаад халууныг нь үзсэн чинь ёо толгой өвдөд байна гэснэ. Гэхдээ миний ах намайг өдөржин асран тэ гээл залтай инээнэ. Ах нь ажилдаа явах гэсэн чинь битгий намайг орхиоч агаа гээл бөө юм болдог. Чи тоглоом тоглож байгаад ээсигээ унтраалгүй унтаад ханаад хүрсэн байна штт. Дахиж битгий тэгээрэй гээл гарна. Умааруу ахад дургу өрчлөө гэснэ өнгөрч очиод зурагтаа үзээд хэвтчихдэг. Маргааш нь манай хүн зөв зүгээр болсон сэрнэ. Миний биед байгаа вируснууд хүртэл залхуу юм шиг байна уу? Алга олчиж гээл цоглог ярьсан чинь ах нь ханаад хүрээд мяарцсан сэрдээ. Халууныг нь үзсэн чинь нилээн өндөр байхаар нь манай хүн төгс умааруу болж хувраад ахыхаа ажил руу уцтаж чөлөө авч өгнө. Тэгэнгүүтээ би таныг өнөөдөр жингээ асарнаа л гэж юм шүү. Тэгээд дэлгүүр гарахдаа 50 амраад байж байгаарай хаа гин. Таагээ энэ охин яаж бужигнуулах гээд байна да гэж бодоол үлддэг. Умаарог дэлгүүрт байсан хүмүүс вау ямар хөөрхөн охин бэ гэж харна. Манай хүн хараа намайг өвдцэн байхад ганцааран минь үлдээсэн юм чи хариугаа авна. Халуунаагаатай шүл хийж уулгандаа гэд амар халуунаагаатай соус авчдаг. Цаашаа явж ийснэ ногоон сонгоо олж аваад амар evil инээгээд байдаг. Ханаадтай үед бүхс рүү ногоон сонгоо ивэл хурдан идгэрдэг гэд амд амтсан яриа байд юм байна л да. Тэрийг бодоол баясаад байгаа. Амар аз жаргалтай яваал гэртээ ирсэн чинь ах нь яатсан юм дээ. Ухаан алдсан байх шүү гэдэг. Манай хүнд сандраал уйлах шахнаа. Халуун бүр ихссэн байхаар нь ахыг минь дээрлэхэд байгаа мо вируснуудыг устгаад өгье л дөө гэд ногоон сонгоноо барайл дайрчдаг. Умаароо хоёр гартаа нэг сонгоноор зэвсэглээл вируснуудыг устгаж өгнө. Зохиол, завчаал бүхэл бүтэн айрамтай ганцаараа тулдаад ялчиж байгаа юм чинь. Оройн таахи би энэ гайгүй болоод сэрсэн чинь хүзүүнд нь нэг том ногоон сонгон зүүлгцэн хажууд нь умаараа унтчихэдэг. Өвдсөн байхад нь ганцааранг нь орхиод гарахад хошуугаа унжуулаад үлдсэнийг нь санаад дүүгээ өрөвдөнгүүтээ ахыгаа асарсанд баярлаа гэлээ. Хоолоо идэх болсон ч умаараа таахигийн хийсэн хоолыг голоод наадیں۔ Хүн арай гэж хийж байх чинь зүгээр ид гэсэн чинь манай хүн чинжүүгээ иддэгвэ. Ах нь наадахыг чинь бэлдэх гэж их цаг зарцуулсан штэ гэсэн чинь тийм их цаг орд юм бол ийм юм битгий хийж бай гэж байгаа загнуулчдаг. Маргааш өглөө нахаасаа өдрийн хоолоо авахдаа миний хоол нь чинжүү хийгээгүй биз л гин. Ангидаа хоолоо идчих байхдаа умааруу би над манай ах ёстой амар хоол голдсон штт гэж худлаа ярнаа. Яг үнэндээ өөрөө голоод байсан байж гэрээ тэр хоёр дээр очиж хамт хоолоо идмэр байсан ч ичээд очиж чадахгүй л суугаад байдаг. Хоолны саваа нээсэн чинь ах нь жоохон чинжүү хийсэн байдیں۔ Умааруу уурлаад хошуугаа унжуулсан чинь Ибина пөөх амар ажилгаатай цаг их ордог хоол хийсэн байна штт гээл магтана. Ах нь ч гэсэн тэгж хэлээд байсныг санаад умааруу нэг юм ойлгоноо. Орой таахи гэртээ ороод ирсэн чинь умааруу өсөрж ирээл наалцснаа. Та яага миний хоол нь чинжүү хийцэн гээл газраар баахан өнгөрнөө. Хоол хийхэд чинь зөндөө хөдөлмөр ордон штэ. Чиний идээгүй үлдээсэн чинжүүг ямар хаялтай биш тэ гэсэн чинь мэднэ. Дараа надад зүгээр чинжүү хуураад өгчөж байгаарай. Би идэж чаднаа л гэдэг. Өнөөдрийн авч явсан хоолоо ч гэсэн бүгдийг нь идсэн байдаг шүү. Маргааш нь умааруу дуртай нэвтрүүлгээ үзээл инээсэн чипс идсэн майр жаргалтай хөвтжээлээ. Тэгсэн чинь өнгөрч хагаад колагаа цохиод асгачтیں۔ Барьж авах гэсэн чинь амжсангүй. Бүгдийг нь арчиж цэвэрлжээл интернетээс нэг юм харах гэсэн чинь болохоо ойлцсон байдیں۔ Яана гээл сандраал баахан өнгөрнөө. Интернетийн рутер дээр кола асгаад хайцсан байна л да. Одоо яах вэ? Нэр интернетээс хай гээл харснаа. Тийштэй. Болохгүй байгаа штт гингүүтээ таблетаараа харах гэж оролдноо. Бас л болдгүй. Нөө гээл газар унаал хорвоо. Ингээл ертөнцөөс тасарчж байгаа юм гэж юу? Тоглоомч тоглож чадхааргүй болчлоо штэ гээл сэтгэл санаагаар навс уннаа. Таахад хараад найстайгаа хүрээд ирсэн чинь умаарогийн байж байгааг нь хардаа. Ах нь юу болсныг сонсоод рутерийг нь үзчихсэн. Завсрын газар аваачихгүй бол эвдэрсэн байна л гин. Ахих нь найз умаарог инээлгэх гээд нөгөө маскыг нь зүгээд янз бүрийн царай гаргасан ч манай үнэхгүй. Таахаа маскыг нь зүгээр л зүүсэн чинь нөгөө хоёр нь бүр илгэн хөшгнээ. Умааруу газраар өнгөрөөд ямар инээдтэй юм бэ гэл бөө юм болно. Тэгээ тэр гурав хүзэрчсэн чинь бүх тоглоомыг хашраадгаараа манай умааруу хожоод бөөн баяр болдог. Маргааш нь умааруу анх удаага манганы кафе орж үздэг. Амар олон компьютертэй том номын сантай төрөл бүрийн уух юмтай
Умаруч бүр шок. Ажилтан тэгсэн чинь Умаруг хараад шок. Ямар хөөрхөн охин бэ гээл. Гэрийнх нь интернет болохгүй Умаруг эмороод байхаар нь таахи гадуур гараарэ гэд мөнгө өгсөн юм байна л да. Манай хүнч за энд юу хийдэм билээ гэж яагаад интернет орж болдог жижигхэн тусдаа өрөө захиалцдаг. Бүр том номын сангаас нь хүссэн мангагаа авч уншиж болно гэхээр нь баахан ном уух юм авчраад хамстартай цамцаа өмсөд массажны сандлыг нь ажилуулад майр тухтай сунаа. Кола уунга массажны газарт байгаа юм шиг ямар гоё юм бэ гээл маш тухтай санагдаж байна. Нилээн удаа интернет ороод сууж яснаа гинэт гэрээ санаад явчихлаа шүү. Тэгээд авсан цаг нь дуусаагүй ч гэсэн хурдхан гараад гэрлүүгээ гүйлээ. Нэг өдөр Умаруу шуудангаар ирсэн захианууд дундаас пиццаны реклам олоод ахаасаа өнөөдөр пицца захиал идэх үү гээл гуйнаа. Тэгсэн чинь хонхон дуугарч Ибина орж ирээд аав ээжийнхээ явуулсан будаанаас авчирлаа гэд өгдөг. Таахэ баярлаа гээл будааг нь авсан чинь Ибинагийн гидсэн амар чанга дуурдیں۔ Нөгөөдөг чи хичээл зүгтаах гэсэн чинь таахэ энэ гой будаагаар гурлаа хоол хийж идий гинэ. Дотроо харин түргэн хоолнд донтсон Умарууд сайхан эрүүл хоол хийж идүүлнэ гэсэн байж идэг. Аханд будаагаа угаагаад хоолоо хийж эхлэхэд Умаруу уг нь гурлаа гадуур хоолсон бол тэ гэж өглөөл ширээгээ заснаа. Ибина би ганцаараа амьдардаг болохоор та хоёртой хамт гэрийн хоол идэнхээр гоё байна шүү л гэж байна. Ах нь хоолоо авчирхад Ибина баярлаж Умаруу пицца байсан бол гоё ахгүй юу гээл дотроо одно. Манай хүн айгүй дургаа амссан чи амар гоё амттай байдیں۔ Ибинат ч бас ахих нь хийсэн бол маш их таалагднаа. Угаасаа таахигийн фэн юм чи. Дөнгөж хоолоо идэж дуусаад байжснаа Ибина шалан дээр байсан пиццаны рекламыг олж харнаа. Тэгсэн чинь дахиад гидсэн дуураа наад юм да. Таахи үлссэн хിവэрэл байгаа мó гэд пицца захиалж өгдөг. Манай баярч та сайн иддэг охтууд юм аа. Үзэгдэл солигдож таахи нэг өдөр ажил дээр маш чухал хуралд бэлдэж байлаа. Энэ үед Умаруу дэлгүүр дотор юу авахаа шийдэж чадахгүй баахан хар зогсно. Толгой дотор нь жижигхэн Умаруунууд маш чухал шийдвэр гаргах гээд хуралдаж идэг шүү. Нэг амар нүдтэй Умаруу хэдүүлээ хамгийн сайныг нь сонгох ёстой гэж байна. Тэгсэн чинь нэг нь чипс л хамгийн зөв сонголт гээл ямар амттайг нь авах талаар баахан маргалднаа. Нэг нь өвөрцөйтэй бичэн ямар уу гэсэн чинь нөгөөх нь шоколад л идмээр байна гин. Нэг нь бүр торт авъя л да гэсэн чинь бас өөр нэг нь сайхан борч идий л гэж авдیں۔ Борч идья. Тэгээд бүр бөөн зодон болоод бүгд ядарчдаг шүү. Сүүлдээ ганцаараа малгаагүй сууж байгаа Умаруугаас асуусан чинь бүгдээрээ өөрсдөө баярлуулахаар л юм авъя гинэ. Оройн таахи майр ядарсан гэртээ ирсэн чинь Умаруу айгүй нухацтай харж яснаа. Маа ахаа гээл чипс өгдөг. Өө баярлаа. Ах нь өнөөдөр маш чухал ажлаа амжилттай хамгаалсан штт. Агаагаа чадна гэж мэдээд чипс авсан юм уу гэж байна. Тэгсэн чинь Умаруу гацчихдээ. Яг үнэндээ ахыгаа илтгэлээ сайн тавьж чадаагүй байж магадгүйгээд сэтгэлийг нь засах гэж чипс авсан юм байна л да. 2 хоногийн дараа ах нь ажлынхаа амжилтыг тэмдэглэж Ибина Умаруу хоёрт амттай юм авч өгөхөөр явнаа. Ибина сүүлд уулзахдаа гидсэн дуурайд байснаа санаад амар банталттай байдаг. Ресторан ороод менюг нь харсан чинь дахиад гидсэн дуурчтэй. Дандаа л өлсөж явж идэм үү аашаа. Ибинаг юу авахаа мэдэхгүй байхаар нь Умаруу өөрийнхөө адилхан кремтэй амттан захиалцдаг. Таахи харснаа пөөх ямар том аягтай бэ? Та хоёр бараг барахгүй байхаа гэсэн чинь нөгөө хоёр ч ингээл дуусчихдаг шүү. Ах нь бүр гайхацсан. Тэгсэн чинь бүр дахиад аваад өгөөч гэдээ юм да. Маргааш нь гадаа ширүүн бороо орж байла. Таахи цонхоор хараад өдөржингөө бороо орох юм шиг байна даа л гин. Умараг хөдлөхгүй хөвтөд байхаар нь яасан бэ гэсэн чинь чихтэй болохоор миний чипс бүр дэвтчихлээ. Гадаа бүүдгэр болохоор угаасаа юу ч хийх сонирхол алга гэдэг. Тэгэл ийш тийшээ өнхрөөд байдаг. Ах нь манай хүнч бороогоор далимдуулж залхуурчин даа гэж харцан зогсож ийснаа гинэт Кирие гэрцнийг мэдээд амар цочноо. Кирие нэг сонирн болцсон. Угийн сонир л доо. Гэхдээ бүр сонир ямарцсан байдаг. Борооны уйлрал эхлэхээр би ямар ч ирч хүчгүй болчтой маа л гэж байна. Ах нь тэр хоёрыг жоохон харж ийснаа та хоёр өөрөө өөрсдөө уран мөхч ирч хүчтэй болох хэрэгтэй гэснэ. Энэ сайхан борооны чимээг чихээрээ сонсоод зүрхэндээ мэдэрч хүлээж авах хэрэгтэй гэлээ. Нөгөө хоёр нь юу ч ойлгосонгүй. Таахай 100 болохоор бүгдээрээ далаа явцгаая л да гэсэн чинь Кирие баярлаж Умаруу 100 ч амар халуунштай л гэж байна. Зармаг авч идэл сэрүүцэж болно шít гэсэн чинь Умаруу Кирие хоёр амар олон төрлийн гой гой зармаг бодоод бөөн баяр олноо. Ах нь энэ хоёрыг сэргээх
ийм амархан байсан юм гэсэн сууж яадаг. Хэдэн өдрийн дараа Таахи Умаруг сэрээхэр өрөөнд нь орж хөшиг нээсэн чинь маш гоё цэлмэг өглөө байлаа. Умару 100 болчлоо гэж бөөн баяр ахыгаа дагуулад гадаа гардаг. Маргааш нь Умару Ибина цэнхэр өстэй охин хоёртой баахан гадуур зугаалж хагаад гэртээ ирнэ. Тэгснээ зурагтаар пингвинтэй цас мөстэй нэвтрүүлэг үзэнгээ Кириегээр сэвүүлсэн зармиг итцэн үнэн жаргалтай сууж яадаг. Тэгснээ бүр зармигныхаа ишнээс шагнал хожижул яах вэ? Орой ах нь ирээд нэг дор яас их зармиг итцэн бүр хөргөөдөг сав авцсан ч байх шиг гээд ууралнаа. Нэг өдөр Умару зурагтаар том гэр бүлийн машины реклам үзнэ. Хөөх, энэ том зайд нь унтаал аялвал ямар гоё вэ гэж бодонгуудаа ах дээрээ гүйж очиод найз чинь таныг жолооны үнэмлэхтэй гэд байсан штт. Машинтай болъё л доо. 100 болохоор далаа руу явна гэд байсан биз дээ гэж асуудаг. Ах нь шууд татгалзах гэснээр гэрээсээ гардгүй хүн гадуур явъя гэж байхад нь дэмжих хэрэгтэй байх гэж бодоод машин үзэхээр явдаг. Машины шоурум дээр очисон чинь худалдагч нь Таахиг угтаж аваад панаалтах хооронд Умару аль хизээний нөгөө машинаа олоод дотор нь суудсан ахыгаа дууднаа. Үнэн нь 3 сая йен. Ийм үнэтэй том машин бит хоёрт хэрэггүй штэ гэсэн чинь найзуудтайгаа ийш тийшээ явбал зайтай машин хэрэгтэй штэ гэж ятгадаг. Таахи машин дотроо бөөнөрөө аялж байгаагаар төсөөлсөн чинь Умару шаал өөр юм ботсон байж идэв. Тэгсэн чинь худалдагч нь гинт хурж ирээд Таахиг цочоноо. Энэ машиныг унаж үзхүүл гэж байна. Машинаа жолоодоо хөдөлсөн чинь Умару жижигэн болж хувраал бүх суудлыг нь хэвтүүлж ороо олгоод ямар гоё том зайтай юм бэ гэж баахан өнхөрдөг. Хөөх бүр дэлгэцтэй юм бэ штэ гэл юм үзээд амар жаргалтай хөвтнэ. Ахтайгаа ийш тийшээ аялал машинтайгаа тухтай явандаа гээл гой юм төсөөлж ийсэн чинь гинэт амар удаашраал явчтiim да. Ах нь машин ихтэй зам руу гарсан чинь айгаад явж чадахгүй байгаа юм байна л да. Ядчихад нохоо муур энтер урдуур нь гүгээд болохгүй. Гэртээ хараад Умару бүгдээрээ аль далайн эрэг рүү очих уу гэхээр ах нь газрын зургаас харж агаад хамгийн ойрхон далайтай газар руу явъя гэсэн чинь манай хүн хаваа явъя л да гэж авж гин. Тэгснэ хамструудаа амьтны дэлгүүрт үлдээч гэсэн чинь ах нь нэг өдрөөр л аялах боломжтой гэдгийг нь тайлбарлаж өгөөд ачаагаа бэлтэнэ. Умару хажууд нь тоглоол байж идэг. Маргааш өглөө бүгд цугларч Таахигийн найз нь машинтайгаа ирнэ. Кирие ахыгаа Таахитай найзалдаг гэдгийг мэдэхгүй байсан болохоор амар гайхдаг. Тэгснэ бүр ахаасаа нуугдаад байвал яах вэ? Умару төгс дүрээр гарч ирэхэд найз нь Таахиг хажуу тийш нь болгож байгаад энэ хөөхөн охин чинь хинбэ л гин. Манад Умару штэ гэсэн чинь адилхан нэртэй хоёр дүүтэй юм байна гэж ойлгоод гэр бүл нь асуудалтай л юм байна да гэж бодоод уйлчдаг шүү. Тэгснэ гараас нь байрал найзаа би үргэлж чиний талчгүй л гин. Таахи юу гэсэн үг юм болоо гэж гайхацсан. За тэгэл бүгд машиндаа суугаад хөдлөнөө. Комару яагаад яваагүй бол гээл Кирие санаа зовоостой. Уг нь далаа явна гэд их баяртай байсан штэ гэж бодоод байдаг. Тэгж байтал Таахи бараг л ирчлээ шүү гэж хэлээд төр зогсож далай руу харцгаанаа. Хот руу норж энэ тэрүүгээр нь баахан зугаалж хоол идэнэ. Бүх хоол нь амттай байлаа. Таахигийн найз нь усны хувцастай эмэгтэйчүүд рүү гөлөрч байгаа дүүдээ зодуулцдаг. Таахи Ибина хоёр далайн эргээс хисаа төвж Умару Кирие хоёр тэд нарыг хараад сууж байлаа. Комару яагаад ирээгүй юм бэ гэд асуухаар нь Умару яг үннээ хэлэх гэжсэн чинь Кириегийн ах нь хашгираад анхаарлыг нь сарниулцдаг. Тэр манай ах штэ. Үсээ өөрчлөнгүүд дүүгээ танихгүй тийм л тэнэг хүн дээ. Ахлах сургуулийн элсэлтийн ёслол дээр ирсэн байхад нь бит хоёр муудалцаад би өвшөлдсөн чинь ангийнхан бүгд хараад надаас айдаг болцсон. Тэгээд танаа дүү Комару ах хоёртой чинь танилцаад чи миний найз болоод миний амьдрал хамаагүй дээр болсон гэж ярина. Умару баярлалаа гэд бүгдээрээ аквариум үзэхээр явдаг. Комару чамайг аквариум үзхийг хүсэж байгаа гэд байсан те. Даанч өөрөө өнөөдөр явж чадсангүй. Гэнэт өөр юмд явахаар болцсон гэсэн чинь Кирие. Тийм үү? Би энэ өвдсөн байхтаа гэд санаа зовж исэн. Ашгүй дээлгэн. Охтуу далай руу ороод тоглож байтал ангийнхан цэнхэр өстэй охин тааралдаж хамт цагийг өнгөрөөнө. Бөмбөгөөр тоглоод элсээр цайз хийгээд хисаа цуглуулна. Таахи Умаруг хөвгчлөлтэй тоглож байгааг нь хараад инээмсэглэлцэн сууж яадаг. Маргааш нь ажлаа тараад харж явсан чинь найз нь амьдрал уйтгартай байна гэж гомдолж байна. Таахи автобусын доторх зургийг хараад дараагийн удаа бүгдээрээ ууланд алхахыг хэлээ. Гэртээ хараад Умаруд хэлсэн чинь та намайг өөрч аавна гэвэл яг би явъя гэдээ.
Тэгснэ. Надад манга авчрахгүй яасан гээл нэгж байдаг шүү. За ингээд season 1 дуслаа. Season 2-ыг нь яриулах уу? Хангалттай сайн хандлт авбал season 2-ыг нь ярина. Комент очиод лайк, subscribe дараарай. Шинэ видеогоор уулзъя. Түр бай.